За та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Сайхан үлжиж байна уу гэж. За үлийн одоо тэргүүн сарын бол эхлээд явж байна. За мэдээж цаг хугацааны уртад мэдээж бас хүүтрэлт хүүтэн болж байна. За Улаанбаатар хотод бол ер нь 30-таа бол тогтмол хонж шүү дээ сүүлийн өдрүүдэд. За мэдээж одоо ингээд явж хахад төгжрэлтэй байгаад идэг те. Тэгээ хамтдаа төгжрлийг бол түүртэхгүйгээр ингээд авъяа л гэдэг ингээд бодоод байгаа юм. Миний хувьд бол тэрээс хаасайгүй төгжрэл бол үргэлжлэнэ. За өнөөдөр зүгээр яг энэ аж амьдралын хувьд ямархан нөхцөл байдлууд биднийг өгтөж байгаа вэ гэхээр өчтөр оройноос эхлээд урждраас ч юм эхлээд бензин шатхан бас буцаад доголдоод эхэлчлээ. За энэ нь бол одоо хөдөөгийн малчид, тээвэрчид гэдэг олон хүмүүст бол бас нэлээд төвөгтэй нөхцөл байдал бол бензин шатхуунтай холбоотойгоор үүсээд эхэлчихэж байгаа. Ялангуяа одоо бол унаа техникгүй амжилттай ажил гэж баг их цөөхөн болчиход байна шүү дээ. Өмнө нь бол за миний мэдхийн л хөдөөд бол сайхан морь тижээдсэн нааша цаашаа явахдаа унаад явждаг мөртөө ийм л байсан. Одоо бол тийм зүйл байхгүй. Мотоцикл, машин гээд илүү жоохон тав тухтай ийм зүйл рүү орсон. За тэгээд бензин тос мэдээж байхгүй. Ховордоод эхлэхээр дараагийн асуудал бас хөндөгдөж эхэлнэ. Ялангуяа одоо энэ хөдөө орон нутагт бол дизель түвшээр бол нэлээд их олон зүйлүүд бол амжиж идэг те. Гэтэл энэ маань бас ховордсон байгаа гэдэг ч юм уу, иймэрхүү юмнууд бас байгаад ах шиг байна. Өчтөр оройноос эхлээд ирэн бензин колонкод бүгд төгжрэлтэй байсан. За энийг төр мартъя гэж. Төгжрөл бол байсаал байна. За мэдээж энэ бензин тос харин яагаад ингэж тасалдаад хомсдол үүсээд байгаа юм те. Эсвэл хэрэглээ хэтэрхий их нэмэгдснээс үү гэдэг ч юм уу. Ийм зүйлүүд байгаа. Би өнөөдөр малчин төмнийхээ тухай, малчтынхаа тухай, малчин хүний тухай, малчин хүн гэж юу ямар хүн байдаг тухай бас өөрийнхөө бодлыг хуваалцъя гэж бодоод. Би өөрөө бол малчин хүний хүүхэд. Миний буурал аав бол малчин хүн байсан. Монгол хүн бол тэгээд ер нь малаач малн за өөр одоо хийж болох зүйлүүд юу байна? Ер нь малчин хүн гэдэг бол мянган мэргэжлийн эзэн ингэж ярьдаг те. Тэгээд сүүлийн үед энэ малчин хүмүүсийн тухай за нэг бүтээгдэхүүнүүдийн тухай гэдэг ч юм уу. Одоо жишээлбэл мал, мах, сүг гэл ингэж явна шүү дээ те. Энэ бүтээгдэхүүнүүдийн тухай яригт нийгэмд бас үн хөрсний тухай яригдаад малчин хүний хөдөлмөрийн тухай бага яригддаг болсон юм уу гэж миний хувьд бол бас боддог болсон. За малчин хүн гэдэг бол одоо өөрийн тавнжингээр босоод одоо өчийн гиланаар одоо амардаг ийм л одоо хүнд хэцүү ийм айхтар ажил байдаг. За дээр нь бол эрэл сурлын ажил байдаг. За одоо ингээд өвлийн хүйтэн хаяанд ирсэн байна. Тэгээ энэ үеэр бол малчин хүмүүс бол одоо аж амьдралын одоо хувьд нэлээд тийм одоо бэлтгэлээ сайн хийж за ингээд
одоо өвлийг өнтөд авах энэ ажил руугаа ордгоо. За миний одоо өсөж төрсөн хөдөө нутаг бол Ховд аймаг тэр тусмаа Эрдэнэ бүрэн сум гэдэг нэлээд баруун хязгаар руу явна. За тэгээд манай малчид бол одоо өдийд уулынхаа нөмрийг барааддаг, уулан дугаа гардаг. За одоо далайн төвшнөөс дээш нэг 3000 орчим метрийн өндөрт одоо тэр хүмүүс 3000 гаруйтай метрийн өндөрт өвлжин. За ингэхдээ цасаа сайхан хайлуулад цас авсан байх юм бол цасаа сайхан хайлуулад тэгээ өмднийхээ усыг гаргаж аваад ингээл аж амьдралаа үргэлжлүүлдэг. Ууланд бол тэр болгохон одоо гол горих усаад байх нь ховор. За ер нь бол сүүлийн жилүүдэд гол горихны одоо байдаг байсан гол горих хэрэгэх ундраган татрах иймэрхүү үзэгдүүд бол мерсэр бол гарсаар байгаа. За цагийн сайханд бол одоо уулын горих ам болгоноос л одоо ус ундрдаг, өвлжөөндөө сайхан тогтоо өвлжих юм боломжууд бол нэлээд сайн байсан юм шиг байгаа. Одоо сүүлийн жилүүдэд бол дэлхийн дулаар л за энэ байгаль их дэлхийн бас энэ өөрчлөлт, хувьсэлтэй холбоотойгоор тэр боломжууд нь нэлээд хумигдмал болсон. Ийм нөхцөл байдлууд байгаа. За дээрэс нь бол баруун Монгол төмний одоо аж амьдралын онцлог бол байгаль их дэлхийтэйгээ уялдаад газар зүйн онцлогтойгоо уялдаад нэлээд бас хатуу ширүүн нөхцөл байдлыг туулдаг. Одоо жишээлбэл тал нутаг гэдэг ч юм уу. За хангаан бүс рүүгээ бол харьцангуй гайгүй малаа ингээд өдөр болгон өдөржин ингээд дагаад яваад байх тохиолдлууд харьцангуй гайгүй байдаг юм байна гэж би бол хөвдөө бол харж ирсэн. Манай баруун Монгол ялангуяа тэр уулын бүсэд орчих юм бол малаа ер нь 5 минут ч юм уу 10 минут ч гэсэн одоо эзгүй хаях боломж байхгүй. За чоннохооноос өсвүүлээд тэгээд ер нь бол нөгөө байгалыг ингэ даваагүй ихтэй учраас одоо хараа салгахгүй ингэж одоо өдөржин харж явдаг. За энэнгээрээ бол манай мал маллагааны хариулгааны маллах одоо хариулгааны онцлог бол бас илэрч байгаа юм байна. Илэрдэм байна гэж ингэж ойлгодог. За тэгтээ бол манай одоо өвөг дээдэс гэдэг ч юм уу тэнд амьдарч исэн ахмад буурлууд бол энийг бол мэдхгүй биш мэддэг байсан байх. Одоо жишээлбэл тал нутагт бол малыг ингэж хариулж байна. Хангаан бүсэд бол ингэж хариулж байна гэдэг ч юм. Тэгэхээр баруун Монгол тал руугаа бол мал маллагааны тодорхой онцлогтой ийм бүс нутаг юм аа гэж. За саяхан бол манай нутаг уул усныхан бол сайхан эд шуушаа нутаг орноос аваад одоо нэг хэсэгтээ сайхан эд шуушаа одоо бэлдээд авцсан, зэхээд авцсан нэг хэсэгтээ айгүй сайхан тогтоо болцгоодсон байгаа бах. За энэ бүгдийн ард бол мэдээж л одоо дахиад үргэлжлүүлээд малчин хүний хөдөлмөр явждаг. Тэгээ жилийн 4 үйлрэл яг тэр малын одоо ашиг шим за тэр маллагааны одоо үр дүнг гаргахын төлөө тэмцэж явна гэдэг бол малчин хүний маш том одоо ухаан. За дээрэс нь бол малчин хүний одоо ур чадвар гэдэг юм уу те. Ер нь бол мянган мэргэжлийн эзэн байдаг юм байна гэдгийг бол би бас хэлсэн. Тэгэхээр энэ мянган мэргэжлийн эзэн байхын төлөө одоо малчид маань тэмцэж хөдөлмөрлөж өнөөдрийн хүртэл ажиллаж амьдарчээ гэж. Тэгээ малтай хүн бол малчин хүн бол нэг ам тосдно малаа дагуул одоо ам тосдно гэдэг хуучны үг бий. Энэ үнэн. Ер нь бол сайхан маллаад хөдөөнөөс уушаад ингээд ажиллаад амьдрах юм бол бас болохгүй зүйл бол харьцангуй байхгүй болцсон юм билээ. За ингээд техник технологийн хөгжил дэвшил
гэдэг зүйл бол хөдөө орон нутагт бол аль хэдийн одоо нэвтрээд эхэлсэн. За одоо интернетийн хувьд гэхтэл Starlink те. За одоо нөгөө мэдээллийн хэрэгсэл гэхтэл одоо нэг хэсэг бол радио сонсож өссөн гэж ярих дуртай л да миний хувьд. Тэгэхээр одоо бол телевизийг бол одоо альч буур бууцсан дээрээсээ хүлээж авдаг болсон. Дээр нь гэрэл тог гэдэг зүйлийг бол нарны эрчим хүчээр авдаг болсон гэдэг. Малчин хүний нөгөө нэг аж амьдралын хувьд бол ингээд их сайхан болцсон юм байна да гэж миний хувьд бол бодогдож байгаа. Дээр нь бол хөлдөөгч, хөргөөгч тийм ээ. Гэт ингээд нэг ахуйн хэрэгцээний зүйлүүд бол их харьцангуй их сайхан болцсон. За өвлийн үйлдвэрлэлд малчин хүнд бас нэг хэцүү зүйл юу байдаг вэ гэхээр за энэ мэдээж үр хүүхдийн боловсрал их чухал. Боловсрал бол зөвхөн одоо нэг малчин хүний ч юм уу нэг хүний асуудал байдгүй. Нэг хүүхдээ их сайхан боловсрал эзэмшүүлчлээ гэхэд тэр хүүхэд маань ер нь явандаа багш болдог ч юм уу те. Гэхэд олон 100 шавнарыг одоо тэр хүүхэд бэлтгэх нь байна. Маш сайн мэрэгжилтэн боллоо гэхэд улс нийгэмдээ бас зүтгэж тэр хэмжээний одоо баялагийг бас бүтээдгээ гэж. Тэгэхээр малчин хүмүүс бол хүүхдүүдээ одоо сургах хэрэгцээ байдаг. За эндээсээ үүдээд одоо сүүлийн жилүүдэд яригдж байгаа асуудал нь юу вэ гэхээр ерөөсөө одоо гэр бүл хоёр тасардаг те. Эхнэр нь хүүхдээ хардаг. Нөхөр нь бол малаа малдаг гэдэг ийм асуудлууд өнөөдөр хүртэл байсаар л байгаа. Миний үед бол бас байсан. Байранд хүүхдээ өгдөг байсан. За тогтохыг нь бодоод одоо бол бас гэргийгээ нэг гэр бариад хүүхдүүдтэй хамт сум орон нутагтаа үлдээх. Энэ бүхэн бол Монголын ирээдүйн төлөөл хийж байгаа малчин хүний бас нэг том хөдөлмөр юм аа гэж ингэж харж байгаа. За энэний ард бол мэдээж олон асуудлууд дараа нь яригдана. За ингээд малчин хүн бол ингээд төр нийгэмд улс Монголдо ийм ажлуудыг хийж өгч байгаа. Ийм хүмүүс. За мэдээж хүн юмчин эдийн засгийн хувьд одоо яаж орлого олдог, санхүүждэг гэдэг асуудлууд үүдэг те. Махаа борлуулах, малаа борлуулах. За дээрэс нь бол үс ноолуур гэдэг ч юм уу те. Ноос гэдэг ингээд малаас авчуулах сүү гэдэг ингээд малаас авчуулах ашиг шимээр тэр хүн өөрийнхөө орлогыг бүрдүүлж ингэж амьдарч байгаа. Ер нь бол эрт мал дээр гараад малаа сайхан тогтохдоо маллаа явуулсан найс нөхөд их олон байдаг. Тэгээд тэр бүгд бол их сайхан санагддаг. Давхиад буухад цоожгүй айл малчин танаах энэ гэл. Их сайхан да нутаг орондоо эзэн болж амьдарч байгаа. Газар нутгаа манж тэр хилийн дээс, хилийн цэс гэдэг юмыг бол тогтоож амьдарч байгаа. Ийм хүмүүсийг бол малчин хүмүүс гэж байгаа маа. За ялангуяа одоо мэдээж мэрэгжил бүхэн гэдэг шиг амаргүй хүнд нөхцлүүд бол зөндөө олон бий. За хүйтний үйлрэл, хаврын үйлрэл одоо эд төлмөлөө хүлээж авч байгаа энэ үйлрлүүд бол малчин хүний хувьд бол томоохон сорилго болж ингэж өвж идэг. Ер нь цаашдаа яах ёстой юм сүргийнхээ бүтцэд яаж анхаарах ёстой юм гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар бол малчин хүмүүс бол ингээд энэ хүнд хэцүү цаг үеүүдэд бол стратегийн за сүргийн бүтцтэй өөрчлөлт оруулдаг ч юм уу. Иймэрхүү юмнуудыг бол малчин хүмүүс бол тогтмол хийж ингэж одоо явж идэг. За сүүлийн жилүүдэд бол малын тоо толгой эрс нэмэгдсэн. За үүнээс үүдээд дараагийн яригдах асуудал нь болохоор зөв бэлчээрийн асуудал бас нэлээд хүн дээр яригдж байгаа. Нэлээд ноцтой яригдж байгаа гэж бол.
Тэгэхээр малчин хүмүүс бол дараагийн шийдлээ одоо бас бодож ингэж явж байгаа. Гэтэл дэлхийд ямар хандлагууд үүсээд байна гэхээр ер нь бэлчээрийн мад гэдэг бол их тийм одоо чанарлаг, таваарлаг, твэрлэг. За дээр нь одоо тэр мах сүүн бүтээгдэхүүнүүдийг нь одоо хэрэглэхэд бол эко гэдэг ч юм уу тийм. Энд бол ийм гайхамшигтай зүйлүүд бас нуугдж байгаа юм байна гэдэг ийм зүйлүүдийг бол дэлхийн нийтээр ярих боллоо. За ер нь яг хэвдээ малчин хүн бол өдөр болгон сошиал медиа ашиглаж үжил бодлоо илэрхийлж ингэж явах нөхцөл боломжууд бас хязгаарлагдсан байна. Тийм боломжууч байхгүй малчин хүний хөдөлмөрт ер нь тийм утас шүрмэс бариад өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэл ингээл яваад авах боломжууч байхгүй. Тэр нь бас юм хумигдмал байдалтай холбоотойгоор малчтын хөдөлмөрийг зах зээлийн одоо эдийн засгийн энэ цаг үед бол жоох үнгүйдүүлэх тэдэр нь одоо юу хийдгийг яадгийн ийдгийн гэдэг иймэрхүү хандлагууд ч гэсэн нийгэмд бас зах цухаасаа байна. Гэхдээ олонх нь энийг ойлгож байна. Ягаад гэвэл энэний ард өв соёл бусад зүйлүүд бас энэний ард явж байна гэдгийг бол Монгол түмэн бол ойлгож байгаа. Ард түмэн бол ойлгод юм байна гэж. За ингээд ер нь бол малчин хүний хөдөлмөрийг бол үнэлэх. За дээр нь бол одоо ингээд нэг зах зээлийн зарчмаар сая яригдчихсэн шүү дээ тийм. Ингээд нэг жоохон үнгүйдүүлэх юм хандлагууд байна гэдэг. Тэгээ бид нар бол дээр одоо социализмын үед гэдэг ч юм уу тийм. Эндээс бид нар бас сайн зүйлүүдээ авах ёстой гэж би харж байгаа. Сайхан маллаад ингээд амьдарч байгаа хүнийг магтан цаашааж урамшуулдаг. Туршилгыг нь ярьдаг. За энэ одоо залуу малчин те ингэж ажиллаж, ингэж хөдөлмөрлж байна. Ийм шин зүйлийг одоо сүргийнхаа бүтцэд өөрчлөлт оруулсан байна. Малынхаа генд ингэж яасан байна. Өөрчлөлт оруулсан байна гэдэг ингээд сайшаа магтдаг ийм зүйл нэгдүгээрт одоо байхгүй болцоо. За аль болгон одоо төрөөс дэмжих үү гэдэг нэг ийм асуудал байгаад байгаа тийм. Энд чинь тэгтээ тэргүй чөлөөт зах зээлийн нийгэм болчлоо гэдэг. Тэгэхээр ийм сайн туршилгуудаа бас малчид маань бас ярих. За үүнийг нь бас сум орон нутаг гэдэг ч юм уу төр захиргааны тэр анхан шатны нэгжүүд нь бас дэмждэг. Ийм байх юм бол малчин хүний хөдөлмөрийг бол хүмүүс сайн ойлгодог болно. Зуд боллоо гээл зуд нүүрлэх нь гээл тэгэхээр л малчтын тухай ярьдаг гэдэг ч юм уу те. Ингээд нэг ийм өрөөсгөл юмнууд их яваад идэг учраас малчтын хөдөлмөр жоохон үнгүйдэх хандлагууд их байдсан болов уу гэж ингэж харж байгаа. Тэгтээ тэргүй малчин хүний хөдөлмөрийг яг тэр малын хотонд, яг тэр малын захад, яг тэр малчны суурьнд амьдарч ирсэн хүн л илүү сайн ойлгоно гэж миний хувьд бол боддог. Түүнээс биш энгийн хүн харах юм бол ямар зориггүй юм бэ те гэдэг ч юм уу. Ямар тааваараа юм бэ гэдэг ч юм уу. Иймэрхүү одоо энэ шөнө орой одоо малаа одоо манхаас ихсүүлээд хотлуулахаас ихсүүлээд те ингээд өчнөө олон ажлууд одоо малчин хүн бол ер нь өдөр шөнөгүй одоо нойр хоолгүй зүтгэдэг ийм ажил. Тэгээ миний нэг дотроо бодож явдаг зүйл байдаг юм аа. Ер нь бол малчин хүн гэдэг бол өв соёлыг хамгаалагч, өвөг дээдсээс өвлүүлсэн газар нутагтаа эзэн байдаг, эзэн суудаг. Түүнийг одоо бас хамгаалж явж байгаа. За ер нь Монгол хүний том дархлаа гэж миний хувьд бол үздэг. За энэ хүрээндээ ч гэсэн би нэг их сайхан малчин хүнийг одоо алдаршуулсан
ийм сайхан уран бүтээлтэй болъё гэж бас олон жилийн өмнөөс бодож явсан юм аа. Тэгээд ер нь одоо сүүлийн жилүүдэд хүнийг магтаан цаашаа журамшуулахдаа их олон талын зүйлүүд байна л да. Тэрийг бол би сайн одоо ойлгохгүй, сайн мэдэхгүй байна. Тэрийн бодлогын хувьд бол. Яг мянгат малчин гээд эсвэл авраг малчин гээд тэгээд шалгуур үзүүлэлт нь бол одоо ингээд тоогоор хэмжигддэг учраас бэлчээрийн даац болохоо байлаа гэх хүмүүс яриад байгаа. Магадгүй 1000 малыг 1000 хүргэнэ гэдэг бол хүнээс бол малчин хүнээс бол асар их хөдөлмөр, асар их төвчээр ёстой өдөр шөнийн нойр асар их хаслагчээж л ийм зүйлийг бий болоо. Ийм тоонд хүргэнэ. Тэгээд дээр нь тэр мал одоо тоо толгоогоороо онд орох асуудал бас байдаг. Одоо удахгүй малын тооллого явагдаж эхлэх байх. Тэгээ үндсэн одоо Монгол улсын хэмжээнд байгаа нийт малынхаа тоо толгойг одоо гаргаж ирдэг ийм уламжлал байдаг, тийм ээ. Тэгэхээр за ямар ч байсан малчин хүний хөдөлмөр бол маш одоо агуу ийм хөдөлмөр байгаа. Гэт миний хувьд бол ер нь ийм сайхан малчтай алдаршуулсан сайхан уран бүтээл хийхийнсэн гэж олон жил бодож явсан л та. Хүн бол ер нь яг Улаанбаатар хотод би сууршиж амьдарч иж болно. Гэхдээ анх одоо бий болсон, анх тоглож өссөн тэр газар нутаг, тэр аж амьдралын тухай бол хүн ингээд байнга ингэж ярьж явах ёстой, бодож явах ёстой. Амьдралын философч гэсэн амьдралаа авч явж байгаа тэр нэг хүний хандлагч гэсэн тэр нөгөө суурин дээр явж идэм болов уу гэж ингэж боддог. Тэгээ би Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Дуучин анх баяр гээд миний сайхан ах бийлдэ. Тэгээд тэр ахтаа би бас нэг юм авраг малчин гээд шүлгээ өгч уран бүтээл одоо хийя гэж ярьсан. Тэгээ энийг болохоор зөв манай нутгийн ах эгч хоёр одоо Эрдэнэсүрэн Доко гэд ийм сайхан хоёр ах эгч хоёр маань байдаг. Олон сайхан одоо зүйл дээр зөвхөн одоо энэ нэг уран бүтээлийн асуудал дээр ч биш олон сайхан хүн тус тийм болж явж байгааг ингээд хардаг залуу хүний хувьд. Тэгээ тэр хоёр маань энэхүү сайхан уран бүтээлийг ингээд дэмжиж өгсөн. Ингээд анх баяр ах маань Шатрын Үлзий баяр гэдэг хөгжмийн зохиолчоор авраг малчин гэдэг дуунд одоо ая хийлгээд тэгээд бүр хоёулаа тий Чанцал дулам гэд гэргийтэйгээ хамт авраг малчин гэсэн сайхан уран бүтээлийг дуулсан юм байнамаа. За ингээд бас малчин төмний бас нэг ингээд үнэхээр хүн бол боддог л доо. За энэ бол ингээд нэг юм уран бүтээл хийгээд байдаг, юуны төлөө хийгээд байдаг юм гэж. Энэ бол хүний хувийн дотоод сэтгэлийн бас нэг дуу хоолой энэ дотор явж байгаа шүү дээ. Миний бодлоор малчин төмөн гэж юу юм бэ? Малчин хүн гэж юу юм бэ? Тэгээ энэ агуу түүхийн эзнийг бол би бол хувьдаа алдаршуулах ёстой, магтах ёстой, дуулах ёстой гэж ингэж боддог. Сүүлийн үед харин малчны тухай, малчин хүний хөдөлмөр зүтгэлийг алдаршуулсан шүлэг яруу найрыг их баг ховор төрдөг болсон юм да гэж ингэж бодогч байгаа. За ингээд авраг малчин дууг та бүхэнд сонирдуулъя.